боломжоо бодит босго. Таван бүгд капитал. Тэгээ эндээс бол ерөнхийдөө томоохон 4 банк маань бол 2-4 хувьцаа эзэмшигчдээр бүх хувьцаанд төвлөрж гин гэдг нь харагдж байна. Хас банк дээр бол харьцангуй төвлөрлийг тараан байшуулж чадсан. Харьцангуй одоо нөгөө 12 хувьцаа эзэмшигч гэдэг чинь нэг хувьцаа эзэмшигчд ногдох хувьцаанд бага. За жишээлбэл хамгийн томын Mac Group 20% эзэмшдэг гэдэг ч юм бол. За окей, энэ дээр гэхдээ бид нар нэг зүйлийг анзаарах хэрэгтэй. Энийг тоо тавьчаад байна тийм үү? Энд бол 4 байна, 3 3 2 гэдэг. Гэхдээ яг үнэндээ эн чинь нөгөө чи түрүү чи гэдэг эцсийн өмчлөгчрээ аваад үзэх юм бол нэг л хувь хүн байна шүү дээ. Одоо явж явж хувь хүн болно шүү дээ тийм. Тэнгүүт жишээ нь хаан банкн дээр 4 ингээ хувьцаа эзэмшигч байна гэж байгаа боловч цаанаа яг эцсийн өмчлөгчрээ ингээ аваад үзэх нь 2 л эцсийн одоо холбоотой этгээд байгаа байхгүй. Нэг нь бол одоо 5 бүгд групп болон холбоотой этгээд нөгөөх нь Savada Holdings гэдэг хоёр том болчихж байгаа. Хоёр одоо энэ хоёр бол хоорондоо холбоогүй этгээдүүд. Буюу яг тус тустай гэсэн үг тийм. За тэгээ худалдаа авчлын банк дээр 3 гэж олох цаанаа нэг том хувьцаа эзэмшигч байгаа. За голомт дээр 3 гэж олох цаанаа дахиад нэг том хувьцаа эзэмшигч байгаа. За төр 2 гэж байгаа боловч яг үндэ энэ чинь засгийн газар төр гэдэг утгаараа нэг л гэсэн үг шүү дээ. Жишээлбэл төр дээр бол одоо яг хадгаламжийн даатгалын корпорац сангийн яам хоёр байгаа шүү. Тэгээ энэ хоёр чинь хоёулаа төрийн байгууллага шүү дээ. Тэнгүүд цаадлын эзэн нь бол төр ганцхан эзэн гэсэн утгатай болчихсон тийм. За хас бол харин стажиг хоорондоо холбоогүй зөндөө одоо 12 юм этгээд байна. Тэрний хамгийн том нь Mac 20% тань тэгээд доошоо байгаа гэсэн. Тийм бас нэг онцлог нь болохоор гадны санхүүгийн байгууллагууд аягүй байдаг шүү дээ. Нөгөө Oryx, BRD, IFC энэ төр гэх. Яг зөв. За тэгэхээр одоо энийг чинь л задлах гэдэг байгаа байхгүй. Энийг чинь ингээд задлаад одоо шинэ хуулиар бол бүр 23 оны 12 сарын 31 гэхэд нэг болон түүний холбоотой этгээд нь нэг банкн дээр 20-с дээш эзэмших болохгүй. Тэгэхээр чинь онлын хувьд бол одоо 5 хамгийн одоо цөөхөндөө 5 өөр этгээд тэр компаниг 20 өөр эзэмшлээ гэхэд 5 өөр этгээд байх болж байгаа. Хамгийн багадаа шүү дээ. 5 буюу түүнээс дээш хувьцаа эзэмшдэг байна. Тэгэхээр санаа нь бол 5 нөхөр суул нийлж сууж агаад хуйлдах болвол тий буруу зүрх юм хийхтэй гүйцэтгэх удирдлагатай хөндлөнгөөс нөлөөлөх үр өгөх бол магадлал том баг байхгүй тий. Тавлангийнх нь эрх ашиг нийлнэ гэдэг чинь баг. За 2 4 бол тэгээд арай магадлал нь баг өндөрсөн явчихтай эрх ашиг нийлгэн. За нэг хүн бол угаасаа л тэгээд ганцаараа юм чинь тий бүх юмыг өөрөө хороод дураараа хийж ийн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ хуулийн чинь эцсийн өөрчлөлт нь бол ингэж задлах гэдэг юм аа.